Хай, сайн байцгаана уу? Хар багын, нусан багын найзуудын подкаст эхэлж байна. Тэгээ ер нь бол бид хоёрын энэ подкаст маань хоёр хүнийг биш гуруула байдаг. Өнөөдөр гэхдээ нэг найз маань орох боломжгүй байгаа учраас бид хоёр энэхүү подкастаа эхэлж байна. За тэг ямар ч байсан бидний хамгийн анхны подкастыг одоо бас сонсгоод ороод ирсэн та нартаа энэ өдрийн мэндийг дахин хүргэе. Тэгээд манай найзыг болохоор Туя гэдэг. Манай найз ямар хотод амьдардаг лээ? Би болохоор Латин Америкийн нэг жижигхэн улс болох Эл Салвадор гэж баг хүн болгоны мэддгүү шахуу тийм Латин Америкт амьдардаг аа. За намайг болохоор Юна гэдэг. Би болохоор Солонгос улсад амьдардаг. Одоо айл өрх бүрийн гэрээс одоо хүн байж идэг, хамаатаасаа ах トゥ байж идэг. Тийм одоо ойрын улсад би амьдардаг байгаа. Тэгээд манай найз бит хоёрын одоо цагийн зөрүү гэх юм бол 15 цагийн зайтай одоо амьдардаг байгаа. Тэгээд одоо манад одоо цаг хэд болж байгаа вэ гэхлээр оройны 11 цаг 33 минут болж байна. Наа чи хэд болж байна? Энд болохоор өглөөний 8 цаг 33 минут болж байна. За тэгээд бид хоёр болохоор нэг нь унтах цагаараа ингээд биччихээ. Нэг нь маань одоо дөнгөж өглөө басаад одоо ингээд бид хоёр бичлэгээ эхлүүлээд ингээд байж байна. Тэгээд энэ бол бид хоёрын бүр яалтчгүй хамгийн анхны учраас жоохон сандарч ин чи яаж юм. Би ер нь гайгүй байна. Тэгээд наацтайгаа яг ярьж байгаа юм шиг бичиж гэж бодож байгаа учраас ер нь бол сандарх нь бол гайгүй байна. Гэхдээ бид хоёроос гадна бас дахиад нэг найз байгаа гэж түрүүн хэлсэндээ тэр найз маань Монголд байдаг. Ингээд бид гурван өөр газраас, өөр улсаас, гурван өөр цагт ерөнхийдөө бол энэ подкастыг бичдэг болно. Яванда. Тэгэхээр аль альнаас нь ер нь бол айгүй их тийм одоо юу гэдэг цаг заваа зохицуулах те ажил төрлөө зохицуулах тийм одоо зориулалт ихтэй ийм подкаст болох байгаа цаашдаа. Тэгээд ямар ч байсан бид хоёр одоо тэрхүү найзаагаа багийнхаа найзыг одоо подкаста одоо орох боломжтой болох хүртэл бид хоёр ингээд эхлүүлээд явах болно. Тэгээд ямар ч байсан манай подкастын гол зорилго нь юу вэ? Би бол ярих хэрэгцээгээ хангадаг подкаст гэж ойлгож байна. Яг тэгэхээр бид хоёулаа хоёр өөр улсад амьдардаг. Тэгээд мэдээж зөндөө олон гой гой сайхан болдог учраас тэрийгээ хоёр биентэйгээ гурван биентэйгээ хуваалцангаа бас тухайн улсынхаа соёлыг за энэ болж байгаа тэр нэг үйл явдлыг түүнээс гадна Монголд болж байгаа бас сонирхолтой зүйлсийг хамтдаа ер нь бол ярилцдаг байл гэж бодож байна. Чи юу гэж бодож байна? Тийм. Гэхдээ яагаад вэ гэхэлээ бид гурав чинь нөгөө багын найзууд гэж явж байгаа боловч ер нь одоо уулзалтаагүй баг одоо 10-аад жил болсон тий. Ер нь айгүй удаа. Одоо жишээлбэл одоо яг Туятагаа би бол уулзаагүй нэлээ олон жил болсон. Тэгээ саяхан болохоор манай Монголд байдаг найз одоо Туя хоёр маань бол уулзчихсан байгаа. Тэгээд өнгөрсөн зам бас манай одоо Монголд байдаг найз маань над дээр ирээд уулзсан. Ерөнхийдөө ингээд яг гуруулаа уулзаагүй бол асар удацсан учраас би нэг айгүй сансан байна. Тэгээ нэг нэгнтэйгээ илүү ойрхон байж гоё одоо цаг хугацаа өнгөрч байгаа ч гэсэн бид гурав илүү хамт байгаа юм шиг илүү гоё дурсамжуудыг бүтээхийн тулд ер нь энэхүү подкастаа хий гэж ярьсан байгаа. Тэгээд тэгэхгүй л бол одоо ингэж нөгөө би бинтэйгээ одоо ярилцах цаг зав ер нь таарахгүй те нэг нь унтж хахад нэг нь босч байдаг. Тэгэл энэ ажил амьдрал гэж явж идэг учраас ер нь ингээд яг нэг нэгэндээ зориулж цаг гаргахын тулд л одоо энэхүү подкастыг эхлүүлж ийн гэж ойлгож байна уу да. Тэгвэл чамаар сонь сайхан юу байна? Өнгөрсөн 7 хоног тэр нь юу болж өнгөрөв? Бас цаг агаар наан чинь ямар байна? Ер нь ийм штэ. Одоо манай энэ чинь одоо өвөл алдсан мөртлөөс яг би одоо Пусанд амьдардаг байхгүй юу? Тэнгүүд манай Пусанд ерөөсөө цас ордоггүй. Тэнгүүд би бүр үнэхээр цасыг бол санаж байна. Гэхдээ хүүтрхийн үед бол нэлээд хүүтрэх үедээ хүүтрдэг. Гэхдээ яг Монгол шиг тийм амар хүүтэн бол биш, нэг тийм жиндүү хүүтэн гэх юм уу? Одоо нэг зэвүүн хүүтэн заяа нэг юм ясны гол руу ордог юм сэвэлцсэн тийм биш. Айгу муухай тийм чиглэх хүүтэн гэх юм уу? Нуу далаатай учраас тэгээ ерөөсөө ингээд цаас ордоггүй. Тэгээ яг одоо болохоор манай цаг агаар дөнгөж сая харахад бол хасах нэг байсан. Наа чи ямар цаг агаар наа чи ерөөсөө халуун орон гэж л найз мэдээд байгаа шүү дээ. Ер нь бол би нэг тийм цаг агаарын халуун орон л гэж мэдчихэж байгаа. Тэгээд яг хэр их халдын одоо ямар хойд найз нь сайн мэдэхгүй. Эл Салвадор ер нь бол халуун орондоо орно. Тийм байнга халуун байдаг. Жилийн мэдээж 4 улирал бол байхгүй, 2 улиралтай. 100 өвд гэж хэлдэг хэрнээ өвлийн улирал нэмэх 30. Амар халуун байдаг. Чинь өөрөө ингэж өвөл дуртай, цасан дуртай, ер нь жоохон хүүтэндөө сэрэндүү байх дуртай байхгүй юу? Тэгээ энэ яг өөрөө амьдарч байгаа энэ газарт бол
цаг агаар нь таалагддаггүй ч гэсэндээ тэгээ амьдралынхаа хэрэгээр амьдарч байна. Гэхдээ яг одоогийн байдлаар бол нэмэг 22 байна. Одоо ч өглөө 8 цаг байхгүй юу? Хамгийн халуун болдог цаг нь 12-оос 1 2 3 цагийн хооронд юм уу? Бараг нэмэх 30 гардаг. Нэмэх 40 гардаг ч байна. Чи тэг юу яадаг вэ? Өдрийн цагаар өөр нь хэр их гардыг түлэгддэггүй гайгүй юу? Арьс марьчин түлэгдэхгүй байх уу? Биш би одоо энд нүүж ирсэн цагаас хойш нэлээд тийм бор арьстай болсон. Уг нь бол бор арьстай байгаагүй. Тэгээ өдрийн цагаар найз нь бол нэг гардаггүй маа. Тэгээд энэ чинь гэртээ бид нэр сэрхэн байдаг. Тэгээ хэрэг гадуур явлаа моол орлоо ч юм уу тэгэх юм бол тэний мэдээж дотор сэрхэн байдаг. Тэгээ машин дотор сэрхэн байдаг. Яг ингээ өдөр тутамдаа гадуур одоо ажил амжуулж алхаж малхаж явдаггүй ер нь бол. Тэгээд хаддаг. Би бодчих. Хэрвээ найз нь насаараа наанч амьдрын гэвэл айгүй хэцүү санагдаж байна. Яг л одоо юу гэдгийг би ч өөрөө яг ингэ дарах дургуй ч гэсэндээ нөгөө монгол хүний нэг дотор юм байдаг штэ нэг юм цас мас одоо нэг юм янгисэн юм мэдрэмээр байдаг. Тэгэл шинэ жил ялангуяа бүр ингээд цасгүй бол амар утгагүй санагддаг штэ. Тэгэхээр ингээд надад яг уу жоохон хэцүү мөртлөөсөө айгүй сонирхолтой санагдчих. Тийм. Би бас нөө шинэ жилийн үеэр Нью-Йорк ч юм уу ер нь одоо манайхтай ойролцоо гэвэл тэгээ Вашингтон, DC, Нью-Йорк гэдэг байдаг байхгүй юу? Ер нь бол шинэ жилээр тийш ямар үнэхээр санагддаг. Ер нь бол цастай газар гоё. Тийм ер нь гоё тий. Угаасаа ер нь би ч цас үздэг юм байна, чи ч цас үздэг юм байна. Манай Монгол байгаа найз л цастай байгаа. Би өөр юм даарч л байгаа хтай. Ингээд цас ярьснаас чи тэгэхээр сонсноо яг одоо Америкийн айгүй олон мужуудад тийм цасан шураг болж байгаа. Бүр өмнө одоо болж байгаагүй тийм амар цасан шураг болж байгаа. Үй би нөгөө юу яасан? Тэр нөгөө Камчатка гээд газарт болохоор бүр ингээд бараг 5 давхар илүү 10 давхар ч илүү ингээд хэмжээтэй амар гүн цас ороод тэгээ бүр хүмүүс нь ингээд бүр ингээд 5 давхар байшингаас ингээд шууд гусураар ингээд гулгаад цасан дээр тоглож байгаа бүр тийм юм гарсан штэ нөгөө баахан манай сошиалор тэгээ явуулсан шүү. Нэг бодлын үнэхээр амар ч гэсэндээ нэг бодлын нэг тийм үлгэрийн хот юм шиг тийм гоё харагдах зүйл бас байсан. Мэдээж амар эрсдлүүд бол учирсан л хэл та. Тэгээ би тэр бичлүүдийг ер нь бол хараад яг ковидын үеэс санаанд байгаа байхгүй юу? Ковидын үеэр ихэнх гэр бүлүүд ингээ хүнсний дэлгүүрүүдийг ингээ хоосолсон байдаг шүү дээ. Тэгээ одоо бол яг тэгсэн байлээ. Канадад болохоор ингээ засаах нь бол аюу хэвийн үзэгдэл байдаг юм байна л да. Ер нь бол байнга болж идэг. Тэгээ одоо Америкчуудыг юм л болвол ингээ хүнсний дэлгүүрээ хоосолдог гэж Канадууд их шоолж байгаа харагдсан. Яг жоо сонирхолтой санагдсан. Найз нь тэрэн дээр нэг юм хийс бодлоо хэлээ заяа. Би болохоор ингээд нэг л зүйлийг амар ойлгосон заяа. Яа тэгэхээр би бол үнэхээр ингээд гадагшаа тутагшаа явж үзэж байгаагүй хүн баггүй юу? Ер нь бол тэгэл ингээд зөвхөн монголоор л бүх юмыг төсөөлдөг байсан заяа. Тэгэл би ингээд Солонгост ирсэн. Тэгээд дээрэс нь ингээд зөндөө гол ингээд гадаад дотоод ингээд хүмүүсийн ингээд амьдралын хэм маягууд ингээд хараадсэн чинь ерөөсөө ингээд бид нар ингээд монголчуудаа л амар орк морк гэж муулаад идэв штэ. Өөстө манай монголчууд л өстө хүлдэмэл оркстай хамаг юм байдаг гэж өстө ковидор ч амар дормжлаадсан чи би зүгээр нэг л зүйлийг ойлгосон нь дэлхий дээр зүгээр бүх л хүмүүс адилхан юм байна. Бидний хэлэл өөр болохоос иш хаана л тэр орк хүмүүсэнд байж л байгаа. Хаана л одоо тийм одоо манай Монголд идэх шиг эмзэг сэтгэл зүйтэй хүмүүс бол хаас яг тэгэхээр ингээд одоо ингээд дэлхий дээр ямар ч эмгтэй хүн адилхан л байгаа байхгүй юу? Одоо бид нар ингээд нэг хошин янз бүр ингээд бичлэгүүдийг үзэнгүүл яг эмгтэй хүнийг ингээд дүрсэлсэн хошин бичлэгийг үзэнгүүл яг л ингээд тэр хэдий Америк хүүхэнчээс ингээд манай Монгол хүүхнүүд ч гэсэн тэгтгэл байгаа байхгүй тий. Тэр ингээд яг ингээд өөр гэсэн юм бол байхгүй юм билээ. Ер нь тэрээ л уусаараа адилхан юм билээ. Харин тий. Ой, нэрээ тэр сониос чи ерөөсөө нөгөө Single Inferno үзэж байгаа юу? Үзэж байгаа. Миний баг хамгийн дуртай TV шоунууд нэг. Гэтэ найз нар нь бол айгу сонь юм үздэг. Би нөгөө Love Island, Housewives, тэгээд Single Inferno бол бүр үнэхээр алсалгүй үздэг. Season болгоныг үздэг. Амар сайн заяа. Single Inferno-г үзэхээрээ би бүр ингээд догтлол, өмнөөс нь баярлал, догтлол тэгэл ингээд өмнөөс нь ичээж ч юм уу ингээд нэг амар яг нэг тийм мэдрэмжийг аваад ингээд шууд тэр доорн дуусгах штеп. Ядч ил бүр ингээд амар хүнийг догтлуулж чаддаг тийм гоё тийм сонирхолтой нэвтрүүлэг, зөвүүн нэвтрүүлэг санагдаж надад бүр. Тэр доорн дуусгадаг гэж яг нэг суултаар ингээд бүх ангийн үздэг гэж юу? Би бүр яав дээ. Чамп ингээд найз нь ингээд
өдөрт ингээд өглөө нэг үзээд оройн нэг үзээд тэгээд найз нь үзчихнэ гэд ингээд хоёлаа нэг ярьжсэн шүү дээ хайлт. Тэгсэн чинь би бүр ингээд амар инээдтэй за нэгийгээ үзчихье да гэсэн чинь ядчих л ингээд солонгос чинь амар зөвөн штэ. Яг бүр ингээд нэг ийцэгтэй дээ ингээд дараагийнх нь үзэхгүй л бол болохгүй нэг тийм акшн дээр нь дуусчихсан штэ. Тэгээ би бүр яг ингээд за нэг нь үзчихээд та гэр орноо цэвэрлэе гэжсэн чи байхгүй за би бүр бүтэн 4 цаг болтол за өглөөнөөс хойш би дундуур нь цагаал суусан байдیں۔ Тэгээ би зүгээр орон дээр унжицсан за тэрийг үцээр хагаад бүр ингээд доглоосаар ингээд ямар зөв юм бэ ямар сонирм байна гэсээр хагаад дөрвөлнг нь үзээд дуусгацаа. Тэгээ дараагийн ангууд нь хэзээ эхлэвүлээ? Маргаашнаас үлээ. Баг тийм эсэм баха. Найз нь хуурийн насаа анзаарсангүй. Минжэ гэдэг нэг хүүхэн байгаа штэ спортлог. Тэрийг би ингээд нөгөө нэг ингээд юун дээр ингээд спойлерууд яваад байгаа штэ сошиалаар. Ингээл янз бүр ингээд татсан бичлэгүүдийг хараад би ингээд нэг хүүхэн нь амар тэнэгттэй юм байна л да. Тэг би тэрийг ингээд минжигээ ботсон заяа. Ямар ч энэ айгуу дайжгүй хүүхэн бах энэ айгуу гоё л хүүхэн бах ингээд айгуу тийм шулуун шудраг ингээд харахад нэг юм чигээрээ те ингээд нэг хүнээс сонгосон бол нэг тэр хүнд үнэн ч ингээд байх гээд байгаа юм шиг яг хизээ ингээд дөнгөтөх гээд байгаа юм бол бүр гайхаа заяа. Хүлээгээд чи дөнгөтгөө за тэгэл тэгсэн чинь сүулт ингээд дөнгөт хүн тэр шаг палачтай зүгээр тэр минасүл байсан юм байлээ л дээ. Тэрийг би ингээд хамгийн төгсгөлд нь үзээд би ёо ямар азтай би бүр ямар азар минжи минь биш юм гэж бодсон заяа. Би тэгээ бүр ингээд минжид ингээд бүр ингээд айгу дуртай болсон. Ингээ үнэхээр надад минжи амар таалагдаад хүүхнүүдээс нь минжи амар хөөрхөн санагдаад тэг минжиг тэнэгтэнгээ ботсон сул би бүр хүлээгээд яа на хайр юм а хизээ тэнэгт юм болоо гэсэн чи азар тэр минасүн тэнэгтсэн заяа. Тэгээ би Минасун угаасаа амар алдартай гадсан штэ ирчүүдийнхаа дунд. Тэгээ би бүр ямар сони энэ эрэгтэй хүмүүс үнэхээр амар ингээд эмэгтэй хүн ингээд таньж мэддэг муу юм байна л гэж бодсон. Ер нь чи үж бодсон. Яг үнэнгээ хэлгээд хамгийн эхлээд Минасу бол үнэхээр таалагдсан. Нөө байж байгаа байдал нь үнэхээр таалагдсан. Эхний нэг анги дээр л. Тэгээд хоёр дахь харагдсан шудраг. Тэгэл дараагийн анги дээрээс ингээд хийж байгаа үйлдэлүүд нь бүр таалагдхаа болоод тэгээ сүүлийн анги дээр бүр арайчтэй гэмээр болсон. Би бүр яг ингээд хизээш бидний түүхэндээ үтсэн single inferno дээр тийм амар одоо ингээд нэгийг хаарснаа нөгөөрөө гэдэг шиг нэг ингээд алга эргүүлэхийн зайтай гэдэг нөгөө нэг хоосон тэгээдсэн шүү дээ. Тийм хизээч хараагүй за бүр ингээд тэг баг ингээд төсөөлтөнд төсөхдөө хоёр залуутай зэрэг гарч болохгүй ч шиг. Тэгээ би үнэхээр хэлэхгүй болцдгүй мөлий хүн тийм үед нэрээ. Гэтэ үнэхээр бадрангуй юм уу? Эсвэл нэг тийм одоо юм боддгоо ч юм уу? Бид нөгөө одоо бид нар ч ингээд нэг хин нэг ингээд гомдооч хуйгаа бас нэг худлаа өнө бодно штэ. Нэг залуу таалагдахгүйсэн ч гэсэн ингээд тэр залуугаа ингээд эвтэйхэн явуулахыг бодно штэ. Тэгэхгүй ингээд амар таалагдж гэсэн мөртлөө шууд өөр залуу руу ингээд чи хүн ингээд шокра явж байгаа зү ядчихэл. Бриё тэр үрээсэн. Гэхдээ тэрэндээ нэг зүйл хэлэхэд миний бодлоор соёлын ялгаа бол шууд харагдаж байгаа байхгүй юу? Би бүр надад чинь чамаас асуу гэж бодсон. Тэр охин чинь заяа Австрали улсад төрж өссөн. Соёл нь өөр одоо Солонгосыг бодох юм бол тэрийг үзчихэд манад одоо минас ч одоо Америкт ингээд 10 жил болсон шүү дээ. Тэгээ би яг тэр Минасыг үзчихэд чамаас ингээ яг Америкийн болцоог ямар эдэг гэдгийг асуумарсан байхгүй. Яг тэгэхээр Азууд бол үнэхээр өөр эдэг. Тэнгүүд Минас бүр ингээд яг хөө тэр хүний ингээд нэг тийм шалгитаад ч юм уу ингээд заваараа төвчий гэж бодоогүй юм шиг байгаа хгүй юу. Ингээд зүгээр л одоо ингээд тэр Европод ингээ яаж болцдгоо тэрнгээрээ л хэв маягаар явж байгаа юм шиг байна. Одоо соёлоороо гэдэг юм уу да. Тэгээ би тэгж анзаардаг туяагаас асууя да. Ер нь Америкт ямар болцоог одоо жишээлбэл манай Азуудад бол энэ бол амар байж усгүй новшин санагдаж шүү дээ угаасаа. Тэнгүүд Америкт энийг яаж хүлээж авдیں۔ Яг нь би ч одоо бүх хүмүүсүүдийг төлөөлөхгүй л дээ. Гэхдээ миний харсан байдал заа. Миний амьдарч байсан газарт ч юм уу. Болцоо бол яг үнэндээ нэг тийм том зүйл биш аахгүй юу. Нэг хүнтэй болцлаа заяа. Ланч хийлээ ч юм уу, динер хийлээ ч юм уу. Тэгээ маргааш нь өөр хүнтэй болцож болно. Бүр ямар ч асуудал байхгүй. Тэгээд одоо Минасо ч ингээл баг 4 залуугийн дунд ингээл эргээл байгаа штэ. Энэ бол өөрлөн гэсэн болгоноор л баг үсрээд байгаа заяа. Гэхдээ яг бодит амьдрал дээр бол энэ амар энгийн зүйл байгаад байгаа байхгүй юу.
Миний бодлоор л өөртөө олгогдсон тэр цагийг ашиглаад ер нь бол хүн болгонтой болцож үзье гэсэн бодолтой л байгаа болов гэж бодож байна. Телевизийн багийнхны харуулж байгаа байдал тэр огны бас гаргаж байгаа үйлдэл нь ер нь бол бусад Азийн орнууд ч юм уу жоохон эвгүй санагдаж байгаа. Гэтэ яг би нөгөө TikTok дээрээс харсан л да. Америкчууд ч гэсэндээ энэ арай биш ээ гэж хэлж байгаа. Гэхдээ л ер нь бол болзооны тэр амьдрал бол амар энгийн. Яг 4 5 байтугай ер нь олон хүмүүстэй ер нь бол болцдог. Тэгэхээр минусыг бас бодож болохгүй өг нь. Буруудахгүй харин ч бүр ингээд шоуг амар сонирхолтой болгож байгаа юм баггүй нөгөө. Одоо тэрнээс бүгд ингээд хоор хоорондоо шууд амар couple болчих юм бол ингээд бид нар ч гэсэн үзээд нэг тийм нэг одоо бид нар нэг тийм нэг солонгос кино үзээр байгаа нэг тийм драматик юм хүсдэг шүү дээ угаасаа. Тэгээд тэр одоо шоу зохион байгуулж байгаа хүмүүс ч гэсэн илүү хүн үзүүлэхийн тулд зориуд магадгүй эдитлэхтэй ч юм уу тэр хэсгүүдийг харуулж иж болно шүү дээ тий. Тэнгүүд бид нар тэр эдитлсэн хэсгийг л үзэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрүүгээр л дүнж байгаа тий. Тэнгүүд яг 100% минаас үг ингээд инста ямар явдалтай гэхээс илүү нэгдүгээр соёлын ялгаа байна, хоёрдугаар зүгээр л тэр хүний одоо хувь хүний үзэл бодлын тэгээ шоуны өнцөг байна тий ингээд айгүй олон зүйл байгаа учраас айгүй баярлах хэрэгтэй ах гэж бодож байгаа бас илүү сонирхолтой. Тий. Гэхдээ чамд ер нь бол хамгийн их таалагдж байгаа хоёр эмэгтэй хоёр эрэгтэй хэлбэл хэн байх вэ? Би яг чамаг чи дээр ингээ яг бодлороо ч юм амар ингээ бодож байгаа юм амар адилхан за. Би бас чамаас ингээ асуу гэж бодсон. Бүр сонгох гэвэл гэж байгаа. За тэгтээ би яг хоёр маяр ч гэж бодоагүй л дээ. Тэгтээ найз нь хэрвээ эмэгтэйгээс хоёрыг сонгох юм бол би мэдээж Минжи бол миний хувьд нэгдүгээрт байгаа. Тэгээд хоёрдугаар гэх юм бол надад Гуийн таалагдж байгаа. Анх надад Гуийн ерөөсөө нэг гоё санагдав. Яг л зүгээр байдаг л нэг гоё ингээд нэг хөөрхөн цэвэрхэн гоё хүүхэн. Тэгтээ нэг тийм одоо ухаалагч юм нэг тийм мундаг ч юм уу гэж санагдаагүй юм. Тэгтээ надад ер нь бол Гуийн таалагдсан эмэгтэйчүүдээс. Тэгээ Минжи Гуийн хоёр таалагдсан байгаа. Эрэгтэйчүүдээс болохоор мэдээж нөгөө нэг гол дүр залуучууд эдэн штэ. Нэг л эмэгтэй гэсэн бол явсаран байгаад бүр ингээд амар од олоод дуустдаг нэг эрэгтэй эдэн штэ. Би тэрийг Сүбин гэж бодож байгаа. Тий. Сүбин угаасаа амар чигээрээ явсаар агаад айгүй одоо ингээд хүмүүсийн хайрыг татсан байгаа штэ. Угаасаа л татсан байгаа. Тэгэнгүүт хоёрт нь болохоор надад нэг жоохон иршүүд нэг залуу байсан юм. Нэг тийм шаргал бодволтой гэх юм уу? Тийм. Би ихтэй нэрийг санахгүй байна. Гэхдээ чамайг нэрийг айгүй сайн санахгүй хин гэлээ дээ. Та нар санаж байгаа юм бол бас комент хэсэгт нэрийг бичээд өгөөрэй. Бид хоёроо яг нөгөө сайн тогтоогоогүй байгаа болохоор мэдэхгүй байна. Тэгэхээр тэр надад яг нөгөө айгүй яг одоохондоо нэг тийм хүнтэйгээ уулзраагүй ингээд нэг уулзраа олоогүй байгаа ч гэсэндээ яг бас нэг айгүй дэжгүй залуу шиг санагдсан надад. Тийм. Чамд ямар байсан? За эмэгтэй нь бол хэлээ яг адилхан юм байна заа. Найз нь солонгос хэлгүй болохоор үнэхээр нэрийг нь зөв хэлэхгүй л зүгээр хамаагүй. Надад Минжи бол бүр анхан цагаас таалагдсан. Анх орж ирэхдээ явж байгаа барьж байгаа айгүй тийм иршүүд ч юм уу бүр нэг спортлог айгүй хүчтэй орж ирсэн шүү дээ тэр чинь бас гэж байна. За Минжи бол шууд миний баг нүдийг болгасан да. Тэгээ хоёр дахь чи Гуийн гэж хэлээд байгаа юм. Тэгээ би болохоор Гоон гэж бодсон шүү. Гуийн та хоёр одоо чи тэр нэгэн солонгос амьдарч чи угаасаа зөв хэлж байгаа л үү дээ. Надад бол зөвхөн хамаагүй. Нөгөө тааран зүгтээ юм мэдээ Гуийн гээ. Мөн. Тийм надад бол тэр үнэхээр таалагддаг. Хамгийн нэгдүгээр надад үнэхээр хөөрхөн харагддаг. Гэтэ секси биш зөв хөөрхөн cute тал руугаа заяа. Тийм. Тэгсэн хэрнээ тэр нөгөө нэг хоёроо тийм hot couples ч гэлээ тийм нэг зураг авалт хийсэн шүү дээ тий. Тэр өөрөө амар өөр талыг ер нь бол харуулж чадсан гэж бодож байна. Угаасаа чи мэрэгчлэн шүү дээ тий модель тий. Хөөрхөн гэдгээсээ илүү бүр би ингээ хот харагдаж чадсан гэж байгаа юм. Секси харагдаж чадчихаа. Нөгөө залуугаас амар гоё удирдаад тий. Нөгөө жижигний. Тийм учраас надад тэр охин үнэхээр таалагдчихж байгаа. Тэгээ ер нь бол ингээд залуучуудтайгаа ингээд харьцаж байгаа байдал нь тэднэрийг хүндэлж байгаа байдал нь бас үнэхээр таалагдсан. Тэгтээ би амар санаа Гуйныг хамгийн анхаарахтаа ингээд нэг хөөрхөн мөртлөө нэг тэнэг хүүхнүүд идэв штэ. Би Гуйн тийм байж магадгүй гэж хамгийн анхны өнцгөөс харсан чинь айгу хөөрхөн мөртлөөсөө игдүүтэй мөртлөөсөө бас айгу хүнтэй яаж харьцахаа мэддэг тийм нэг айгу зөв эмэгтэй байсан. Тэгэл энэ өстө гоё эмэгтэй шүү гэж бодсон. Эрэгтэйчүүдээс хин хоёр таалагдсан. Надад бол заяа нөгөө хин
Мэдээж сүбийн байгаа заяа. Сүбийн надад зүгээр харагдах байдлаас айгүй хөөрхөн. Тэгээд өөрийнхөө бие авч явж байгаа байдал нь айгүй гоё. Тэгээд яалтчгүй ингээд нэг хүний төлөө ингээд явж байгаа нь бас амар гоё тууштай гоё санагдчихж байгаа. Нөгөөд нь болохоор нөгөө Минжигийн нөгөө сонгодог сонги левлөө. Синий. Нөгөө Минжи дандаа сонгоод байдаг уу? Тий, надад болохоор тэр таалагддаг. Яагаад гэдгийг мэдэхгүй байна заяа. Зүгээр. Тэр надад өөр санагдаад байгаа. Ашгүй дээ. Бас өөр нүдтэй байна. Хамгийн таалагдаагүй хоёрыг нь хоёлаа хэлгөө. За тий. За тэгвэл нэгээрээ хэлээ авчаа заяа. Эмэгтэйгээс таалагдаагүй нь гэх юм бол мэдээж номер 1 Минасу одоо яг нөгөө зөвхөн одоо юу гэдгийг одоо тийм дотор байгаа уур амьсгалынхаа үүднээс шүү. Одоо тэр хувь хүн рүү биш тэр шоуны хувьд таалагдахгүй байгаа нь одоо Минасу байна. Чинийх Синиэл би одоо нэрийг амар санийлаад байгаа юм шиг байна. Одоо тэр залуугийн төлөө ингээ гүйлээдэг тэр нэг Miss Korea биш үү? Тэр хэн блэ? Урт үстэй. Хийсэн. Тий, надад яагаад тэр таалагдахгүй байгаа вэ гэхээр тэр хитрхээ сул санагдаад байгаа. Би тэгээд тэр охины нэрийг бичлэгүүдийг үзсэн заяа. TikTok дээрээс. Амар хөргөн. Үнэхээр гоё тасархай гоё харагдчихлээ. Гэтэ тэр байдал нь одоо тэр ингээ өөртөө ихтэй байгаа тэр байдал нь энэ ТV шоунд ерөөсөө гарч ирэхгүй заяа. Зүгээр нэрэгтэйгээ ардаас ингээл гүгээлах тэгээд нөгөөд нь яаж чадсан тоохгүй маа. Ийм ханам дээр орж байгаа тэр activity дээр хийж байгаа шүү дээ тий. Тэрэн дээр ч гэсэн ингээ айгуу суул мэдгүй ер нь л жоохон сул санагдаад байна. Тий, яа Хвисоны хувьд надад бас айгуу санагдчихж байгаа юм нь мэдээж жоохон яг энэ бол угаасаа нөгөө болцооны шоу учраас ингээд нөгөө нэг хит идэхгүй байгаад ах юм бол угаасаа ингээд нөгөө тэр цаанаас нь шаардлага тавьсан байгаа шүү дээ. Тэнгүү заавал нэг хүнийг ингээд онцлох ёстой ч гэдэг юм уу ботхороо тэр хүн руугаа ингээд яваад байгаа юм шиг байгаа хгүй юу. Тэнгүүд яг үндэ Хвисоныг гээд байгаа залуучууд угаасаа байхгүй байгаа даа шүү дээ. Тэгвэл хөөрхий ингээд за энэ руугаа гэдэл ингээд зүтгээд байгаа юм шиг боловч үнэхээр миний хувьд байсан бол зүгээр өөр залруу ч юм эсвэл нэг тийм яа тийм бэ шоунд зүгээр хаппи оролцол өнгөрье гэж бодохоор уг нь орхичуулга надад амар бараг зүгээр санагдсан. Гэтэ яг цаанаасаа болдгүй юм шиг үлээ. Тэгэхээр миний хувьд болохоор жоохон онцгүй санагдаад байгаа нь бас нөгөө юу нэг ингээ хамраараа ингээд амар хөөрхөн инээдэг гэж нэг хүүхний тэгээдсэн шүү дээ. Амар инээсэн мангар хөөрхөн гингүүд яг инээмсэглийг харахаар үнэхээр тийм хөөрхөн харагдаж байгаа. Бараг манай гүйн амир хөөрхөн инээгээд хөөрхөн харагдаад байгаа байхгүй юу? Тэнгүүд яг ингээд эрэгтэйчүүдийн нүд нь одоо яг яатсан зарим нь мэдгүй. Тэгээд миний хувьд нэг яг бүр амир хөөрхөн инээгээл нэг амир хөөрхөн харагдаад байгаа юм бол байхгүй байгаа тэр хүүхэн бол. Тийм. Яг тэрнээс нэг өөр уулаад байгаа юм алга хөөрхөн тэгэл аль нь хичээгээл байгаа. Гэтэ ер нь бол энэ жилийн оролцогчид жоохон даруухан дуу санагдсан надад бүгдээрээ нэг тийм амар ингээл яг хөрхий ганц сонирхолтой болгож байгаа нэр манай ад олж байгаа Минасу л байна. Жижимний хүмүүс ингээд нэг бол амар өрмөц гээд байгааг би бол үнэхээр худлаашруул гэж хэлмээр байна. Яг үнэхээр бүжгэлж байгаа нь гоё харагдж байгаа боловч ингээд нэг тийм хүнийг яаж татгаа мэддэг те хүний ингээд анхаарлыг тусдаас өөр байж татгаа мэддэг ч юм уу нэг тийм жоохон жүжигэн санагдаад байгаа надад. Нэг өөр байх гад ч юм уу. Тийм. Нөгөө нэг хин шиг манай нөгөө нэг 2 4 7-гийн нөгөө бэлээ. Хин бэлээ? Нөгөө сагсчин залуу юм. Үгүй найзаа нөгөө нэг амар ингэж бүжиглээд байдаг бас нөгөө яваа. Тийм нэр юм бэлээ. Гэтэ тэр нэг хүмүүс амар харагдах гад байдаг байсан шүү дээ. Нэг яг жижиг надад тэрний Монгол солонгос юм шиг санагдсан. Манай Монгол одоо копидаа да. Мэдгүй надад амар нэг тийм санагдсан. Нэг уг нь яг тудаа тавьцвал бусадтайгаа л адилхан энгийн залуу байгаад байгаа байхгүй юу уг нь бол. Тийм. Надад болохоор тэр нэг baby царайтай гэл минь амар тэгдэг байсан. Тэр сум юм л. Тэр сум юм хаа. Яа надад тэр таалагдахгүй байгаа вэ гэхээр манай минжиг яаж байгаа юм. Хин нэгэн тэ чамайг байн хөөрхөн байна, baby царайтай байна гэдэг талаар бас хэцүү гэж магадгүй л дээ. Гэтэ тэрний Минжэтэй хамт Paradise явсан, Гоёнтой хамт Paradise явсан хоёр тийм өөр vibe тийм шиг санагдсан. Яг тэр Гоён болохоор залуугийн заяа яг тэр гоё зан чанарын бас гаргаж ирж чадсан гэж бодож байна. Өнөө хоорондоо аягүй хөөрхөн байлаа шүү дээ. Тийм. Би яг тэгж л ойлгосон. Division руу ингээд явахдаа тэр хүмүүс өөр байгаа нь
баг айгүй зүг гэж бодож байна. Яг л угаасаа хинтээ ингээд минжээтэй таарахгүй байгаа учраас л тийм байгаа даа шүү дээ. Хинтэйг нэг таарахгүй байгаа учраас л нэг тийм тэр хүн нэг ямар таалагдаг байх чинь таалагдсан гэж хэлгэн цаашаа. Тэгээд эмэгтэй хүн хитрхийн нөгөө эрэгтэйгээ ингээд төрүүлээд ямар ч тэр эрэгтэй нөгөө эмэгтэйгаа л хүчин чармаалт гаргах шаардлагагүй те. Өө чиста миний тайп шүү, чиста миний таалагддаг залуу шүү, чиста хөөрхөн шүү гэдээ хахад амар тийм амархан ч юм уу, тийм сонирхолтой санагдсан байж магадгүй надаа. Тэрнээс иш яг уу манай минжээ хөөрхөн л дөө одоо синилч ч гэсэн хаягдаж магадгүй тэрүүгээр нөгөө хитрхий чигчин одоо хитрхий нөгөө чигээрээ байгаа учраас нөгөө эрэгтэй ямар ч хүчин чармаалт гаргахгүй те. Тэнгүүд синил амар хөөрхий явж ирсэн шууд сүүлийнх дээр ингээд новчирсан штэ ингээд шинэ эмэгтэйтэй явмаар байна гэд шууд хэлсэн штэ. Тэнгүүд мэдээж минжид амар сон тэнгүүд би зүгээр яг нөгөө бодож байгаа байхгүй юу. Мадгүй минжи хитрхий хөөрхөн байгаа ч гэсэндээ нөгөө жоохон амархан байж магадгүй гэж бодсон. Ямар ч тийм үү. Одоо ингээд манай бусан шоуон дээр чи ингээд 2 3 залуустай алцаал байдаг штэ. Одоо алцааны хүн бинаас үдээр л алцаад байгаа штэ. Одоохондоо нөгөөдөл чи нөгөө дүр төрхийг мэдэхгүй. Дагцуулаад араас нь гүгээл байгаа. Тэгэл одоо хизээ ухаах юм ба. Тийм. Гэтэ тэр угаас яг нөө минжийн өөрийнх нь хувь хүнийх нь зан араншин байх те. Айгу тийм иршүү. Тэгсээр нэг бүх юм ингээ гарандаа атгадаг. Ер нь бол ингээд эрэгтэйнийхээ байр суурийг авч явах гээд байгаа байхгүй ингээд нөө чи одоо ингэ чи тийгээд хаа нөө эрэгтэн өөрөө мэдрэхгүй байгаагаар жаас онцгүй л илүү. Мэдээж ингээд эрэгтэй хүн гэдэг чи өөрийнхөө ингээд нөө альпа те ингээд нөө манлайлагч ингээд эмэгтэй удирдаад явах хүсэлтэй байж байгаа чи ингээд манай минжээ ингээд одоо ингэ тийг гэл ингээд одоо чи хөөрхөн шүү чи би чамайг бараг аваа явчихна гэдэг хахаар ингээд эрэгтэй хүнд жоохон онцгүй санагдах байлгүй дээ. Юу яаж ч чадсан. Байнгын тэгээд байвал те. Хөөе хийсэн надад манай сая жигнэс манай цонх чичирсэн. Наач газар хөдлөд байгаа юм уу? Дахиад газар хөдлөд байна. Уун бол өглөө бас газар хөдлсөн л дөө. Сая жигнэсээ байнга газар хөдлөж юм уу наасаа? Үгүй шүү, байнга биш гэлтэй. Үгүй байнга газар хөдөлдөг. Гэхдээ нөгөө хүнд мэддэхүйс бол биш. Сая бол байна мэддэхээр байна. Яг л манай цонх чичрээд байсан. Юу. Наа чин амар одоо өндөр давхар барилгууд дээр их байдгүй бага байдгүй. Бага байдаг. Харин ингээд ер нь ингээд газар хөдлөлттэй байдаг эсвэл дайн тулаантай байдаг газрууд ер нь өндөр барилга бариулдаг юм билээ л дээ тий. Ер нь бол санаасаа стандарт. Тийм. Гэтэ яг өндөр барилгууд байхгүй байгаа л доо. Бага. Гэтэ яг манай одоо Эл Салвадор улс чинь яг нөгөө галтуулаар ингээд тойрсон байдаг болохоор хөдөлдөг. Тэгээ бүр хамгийн амар ингээд хүчтэй хөдлөөд барилгууд нуураад уул нь бүр ингээд өөрөө нуурж унаад маш олон хүмүүс үхээд амар тийм зүйл бараг саяхан л болсон. 2012 онд. Тиймээ тий нөгөө газар хөдлөлтийг ингээд урьдчилж мэдэх боломжгүй өндөр гэдэг нь шүү дээ. Танад яа гэм бол Гэхдээ бүр боломжгүй бас биш хаа. Тэр чинь нэг л газар хөдлөл болдог газар бол тэгээ эрдэмтэд судлаачид бол зөндөө л ажиллаж идэг байх гэж бодож байна. Одоо жишээлбэл танад нөгөө хорогдох байрмаар гэж байгаа гэсэн үг үү? Нэг хорогдох байр байдгийн болов уу юм бэ? Тэгээд манай яг амар газар хөдлөл яг чи ми яах юм бэ? Би болохоор яг тэр бүсний амьдэрдэггүй. Би болохоор яг нэг сүнсэн галт уулынхын хажууд амьдэрдэг гэх юм уу? Ашгүй дээр сүнсэн л юм байна. Сүнсэн юмны хажууд амьдэрдэгээс болоо. Идэхгүй галт уул гэх юм уу? Гэтэ идэвхтэй галт уулынхаа бүр яг хажууд нь одоо яг уулынхаа тэр доор амьдэрдэг айлууд бас байна. Тэд нар яаж амьдэрдэг юм бол нэгдүгээр тэр чинь амьсгалахад бас тэмч таатай уур амьсгалтай биш шүү дээ. Манай шиг нүгний шар усны үерийн аман дээр буучлаа гэдэг шиг юм биш үү? Харин бараг тийм юм биш үү? Би ч бас яг тэгж бодлоо. Үнээр амар манайд чинь тэгэл нөгөө үерийн аман дээр бууцсан тэгэл шар усны үер ороод ирэх юм бол тэгэл өстой жинхэнэ урсаад нас ороод яа гэм бэл амар хэцүү л юм биш. Гэтэ амар шинэ манай ижээ чинь одоо манай бусаан чинь ингээд амар уулархаг газар ахгүй нөгөө сан гэдэг чинь угаасаа уул гэсэн үг хгүй солонгосоор тэнгүүд бусаан гэдэг ер нь ингээд уулархаг газартай тэгэл амар ингээд заяа ингээд манайх нь уулан дээр л амьдардаг гэдээ ойлгочих заяа. Тэгэл ингээд айлууд ингээд амар ингээд яг л солонгос кинонд ирэх шиг амар өндөр уулан дээр амьдардаг. Гэхдээ нэг гоё юм нь яг нөгөө манай Монгол шиг ингээд хөөрхий цөллөөд хайчихгүй л те. Одоо нэг айл ингээд байшаа газар аваад тэнцэнэ байшин байрлаа гэхэд шууд засмал замын 50-40 ус дулааны 50-40 ингээд бүх юмын 50-40 газ мазыг нь тэгээ автобусны буудлууд л ингээд бүх юм хангаад өчтдөг болохоор хөрхи ингээд солонгос руу амар дэшиж гисэн амьдрт юм шиг үлээ. Тэрнээс
Бид нар бол амьдрахад амар хэцүү шүү дээ. Тийм үү. Гэтэ нэрээс Солонгос гэснээс яг кинотойгоо тэгээ кино драматайгаа адилхан байдгүй. Би ч одоо Солонгос киногоор өссөн хүүхэд байна. Айгуу тийм Би ч угаасаа тиймтэй драмаар л өслөө шүү дээ. Солонгос кино дуртай, Солонгос хоолны дуртай. Ер нь бол зүгээр Солонгос явж үзэж хүсдэг байсан. Гэтэ нэг тэр байсан гэхдээ нэг амар өөрчлөгдсөн бол байхгүй л дээ. Зүгээр очих боломж нь болдгоо болохоос ш. Гэтэ амьдарч байгаа хүнийхээ хувьд гоё драматайгаа адилхан байдгүй ер нь. За би яа. За би ч нь бол үнэхээр амар намайг хүмүүс бол угаасаа тэгдэг байхгүй. Чи баг их орн руугаа явлаа энэ гэдэг намайг хүмүүс ингээл амар тийм солонгосч өнтер гэж хэлдэг байхгүй юу. За тэгээд би чинь хар нэлхаасаа 언제 가도 다시 나라나라나라나 гэл өссөн штэ. Тэгээд би үнэхээр тэр киногоороо бодоо заяо. Би үнэхээр ингээд айгүй ингээд гой залуучууд харна. Тэгэл баг солонгосын автобусны буудлын дээр ирэнгүүл нэг залуу намайг хай эдэргээл баг шүхэр мөхөр дэлгээд ингээд борооноос хамгаалаад цогсон гэж би бодож ирсэн за. Тэгсэн чинь үнэхээр үгүй юм билээ шүү. Солонгос залуучууд нь биш дээ. Би үнэхээр ингээ харангуй зүгээр ингээ погтоосон намхан боб бор залуучууд за яг уу цэвэрхэн залуучууд бол зөндөө байдаг. Гэхдээ тэр нь төвөөрөө байдаг. Би чинь бусааны хүн шүү дээ. Тэгээ бусаан дотроос бас тэр амар хэвэндэ биш заяо. Найз ингээ жоохон арай захтуу тал руу амьдэрдэг заяа. Тэнгүүд үнэхээр надад гой залуучууд харагддаггүй. Хизээж гадуур явахдаа баг хүнтэй танилцахгүй байх гэж би бодсон. Ингээ миний хүнүүдээр штэ одоо ингээд энийг сонсож байгаа хүмүүс дунд зөндөө олон солонгос амьдарч байгаа хүмүүс чи битээ худлаа яриад байгаад орж ирэх байх л та. Тэнгүүд хамаагүй надтай таараагүй юм чи яах юм тийм бицтэй. Тэгээ миний хувьд бол солонгос руу үнэхээр очиж үзхийг хүсдэг. Би тэгээ Монгол руу ингээд жилдээ нэг удаа ч юм уу 2 жилдээ нэг удаа ингээд явж байгаа. Тэгээ ерөөсөө солонгосоор дамжиж явахгүй байгаа байхгүй юу. Тэгээ би Туркмаркаар дамждаг лөө. Би солонгосоор нэг удаа дамжсан заа. Гэтэ тэр үедээ би солонгос руу ингээд бүр орж байгаагүй зүгээр л онгоцны бодлоор нь дамжсан. Тэгээд China Air байна, Turkish Airline байна. Тэгээ ер нь бол Турк, Хятад тэгээ солонгосын 3-аар л ер нь бол дамждаг. Хөөе. Тэгээд Латин Америк хүүхнүүд угаасаа бүр амар гоё хүүхнүүд эдэн штэ. Чи тэгээд бүр амар гоё хүүхнүүдтэй залуучуудтай хэрэг таарч байсан. Зөндөө. Яа тэгэхээр энд ер нь бол за нэг таргалалт гэдэг зүйл байдгүй. Тэгээд хөгсөн залуугүй ер нь бол миний харсан үдээр шүү бас та амар гоё биетэй хүмүүс байдаг. Тэгээд нөө Латин Америкчууд ч үнэхээр бүр гоё төгснүүдтэй. Тэгээд тэр нь за хөгшин одоо өвөө байсан ч нүд нь үнэхээр гоё. Тэгээд залуу охин байсан ч нүд нь үнэхээр гоё. Тэгээд нүд нь гоё болохоор хөмсөн гоё болохоор ингээд тэр царайнууд мэдгүй цаанаасаа баг тийм. Үгүй хүний нүд амар бас чухал идэв штэ. Ер нь яаж ч утсан. Гэтэ би зөвөр ингээд төсөөлж байгаа. Би өөрөө Латин Америк дуу муунд амар дуртай байхгүй юу? Тэг ингээд ер нь ингээд өвөгдөл амар сайтай хүмүүс юм шиг байна. Одоо ингээд зүгээр л өдөр тутмын одоо ингээд амьдрал Латин Америк чинь ингээд дуу хөгжимтэйгөө амар ойрхон хүмүүс ахгүй юм. Одоо манай хөршүүд дунд ч юм уу ингээд төрсөд нь боллоо гэж бодоход хөршүүд баг бүгдээрээ нийлээд хамт тэмдэглэнэ ер нь бол. Хөршийн холбоо сайтай гэсэн үг юм шүү. Тийш үү. Ер нь бол хөршийн холбоо үнэхээр сайн. Тэг ингээд хідэн гэр бүлүүд ч юм уу тэг хүүхдтэй гэр бүлүүд байлаа гэхэд зүгээр л бүх баяр ёслолыг ингээ хамтдаа гоё тэмдэглэдэг. Жилийг бид нар бүх хөршөөр нийлж тэмдэглэдэг. Парк дээр дундаа парк дээр. Тэнд хүмүүс бүжгэлж гин, тэнд хүмүүс хоол идэж гин, яриа өрнүүлж гин. Тэгэд надад бол үнэхээр гоё санагддаг. Гэтэ би өөр ингээ миний хувь хүн чинь дуугай. Тэгэд нэг танихгүй хүмүүстэйгээ очиод мар хийгээл инээж мэнэж бас чаддаг төрлийн хүн биш байхгүй юу. Гэтэ энэ зан ер нь бол Латин Америкт ирснээс хойш идэрч байгаа. Би арай ингээ өөрийгөө жоохон нээж байгаа, нээлттэй болж байгаа. Уусаа тэхээс ур арахгүй заяа. Танихгүй ингээ хүн хажуугаар өнгөтөө бүүнэдий яас ч юм уу. Тэгээ одоо өглөөний мэнд гээ аим гоё нээж ингээ мэдлж जैन. Тэгээ тэр нь чинь би муухай сарилаад бурдж харахгүй шүү дээ. Тэгээ мэдээж адилхан өглөөний мэнд гээ өнгөрдөг. Би бас яг тэр нөгөө нэг соёлд бас ингээ жоохноор уусж байгаа. Тэгээ Салвадор руу анх нүүж ирэхэд хүн яагаад энэ улсын ингэж хэлдэг байсан байхгүй юу. Тэгээ ухаан үедээ бас энэ чинь амар алдартай гэмт хэрэгээр баг номер 1 төсөндөг Латин Америкта тийм улс байсан. Гэтэ намайг яг хэлэх үед шинэ ерөнхийлөгчтэй болоод тэгээд тэр ерөнхийлөгч нь ер нь бол энэ улсыг ингээ бүтэн одоо өөрчилсөн гэх юм уу баг 360 градус эргүүлж чадсан заяа. Хамгийн аюултай улсыг хамгийн аюулгүй улс болгож чадсан. Айгу богино хугацаанд. Тийм. Тэр хүн бол улсын ерөнхийлөгч нэг залуу хүн байдаг. Тийм амар хөвшин хүн биш.
Тэгээ би яг энэс нэг зүйл хэлэхэд за би яг улс төрд нэг амар урал ярих дурггүй л дээ. Гэхдээ ингээд Монгол улсад чинь ингээд ерөнхийлөгчийн сонгуул болгоноор нэг хүнийг сонгоод айгүй ихтгэл найдвар унаад тавьдаг штэ тий. За нэг жоохон ч гэсэн өөрчлөлт ирэх байх гэж найддаг. Үгүй ер нь бол тэгдэл байлгүй дээ. Тэмч бодож л тэр хүнийг сонгодог байлгүй дээ. Тэгтэл тэгээ дандаа л тэм disappointment ерөөсөө ямар ч өөрчлөлт тэр гардггүй тэр ерөнхийлөгч нь баг уусаад өөрөө алга болчихдог үстэй. Үгүй бүр ерөнхийлөгчийг тэр нэг чүү тэр цагаан сараар дээл өмсүүлээ шинэ жилээр нэг костюм өмсүүлээд нэг хундагны үг хэлж байгаа юм сонсох юм байна штэ. Ер нь бол энэ өндөрлөлтөөр. Тэгсэн чинь энэ улсын ерөнхийлөгч болохоор ерөнхийлөгч хүн ямар байх ёстой, ерөнхийлөгч ер нь хэний талаар ажиллах ёстой гэдгийг бол бүрэн дүрэн харуулж чадчих байгаа байхгүй. Тэгээ зөвхөн улс орныхаа иргэдэд биш та ингээд баг дэлхийн нийт харж байгаа. Тэгээд энэ ерөнхийлөгчийн талаар ер нь бол мууж ярих хүн ер нь бол ховор. Бараг л байхгүй. Ой би бүр амар хатаарч байна ингээд хизээ тийм манай улсад тийм ингээд нэг амар гоё яг ингээд нэг зөвхөн улсаа хөгжүүлээ зөвхөн ард иргэдээ бодё би энэ улсад амьдарч байгаа штэ эн чинь миний бас үр хойч амьдарч байгаа гэдэг тийм сэтгэлтэй хүн хизээ гарч ирж мэдхгүй бүр үнэхээр амар тэрэн дээр л ер нь Монгол улсаа амар муулыг гэвэл нэр бид нар бол улсаараа яг улс төрийн байдал дээр л амар гомддог штэ амар авилгалгүй ганц яг одоо ингээд харалтаа хичнээн амар харт амигтай ч юм уу те гэмт хэрэгтэй улсыг ингээд хитгэн энэ ганц ерөнхийлөгч ингээд өөрчилж чадчихад манад нэг ганц хүн гараад төрөлстэй аллаа штэ хитгэн сая хүн амтай те харин тий. Тэгээ тэр ерөнхийлөгч за ерөөсөө хин нэгнээс айдгүй өөрийнхөө намын гишүүдээс ч айдгүй. Тэр чинь бас нэг намд ингэж хариулагдаад гарч ирж байгаа шүү дээ. Гарч ирсэн өдрөөсөө хойш л хамгийн ихний цэвэрлэгийг өөрийнхөө намаас эхэлсэн байдаг. Тэгээ ингээд том тий одоо улс төрийн хамгийн том одоо нөлөө бүхий хүмүүсүүдийг бүгдийг нь авч хайсан. Тэгээ бүр ингээд цагдаагийн газраас хүртэл ирсэн байдаг. Тэгэл ер нь бол өөрчлөлт бол яг өөрөөсөө эхлэх гэдэг нь бол үнэн. Яг энэ ерөнхийлөгчдөр бол гарч ирсэн. Тийштэй тээж бодолтой. Угаасаа ер нь бол одоо энэ улсын тусгаар тогтнол гэвэл хууль, шүүх тийм юмнасаа л эхэлж цэвэрлэгээ хийхгүй бол хууль нь ялзарсан, шүүх нь ялзарсан юм тийм ингээд иймэрхүү юмнууд нь ялзаралтай байгаад ирэхээр л угаасаа улс ингээд тэр чигт авилгалт идэгдээд ингээд хөгжих ямарч боломжгүй. Ядчил тэр хүн аасан хүмүүс өнөөдөр бүрийн шийтгэл авч чадахгүй учраас өнөөдөр зөндөө олон амар юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд яриад ах юм бол хизээч энэ сэдв бол дуусахгүй бухимдаж дуудана. Тэгэхээр хоёлаа одоо гоё гэгээлэг юм ярий. Tas харин сонсож байгаа хүмүүсээс бас уучлалтгүй. Яг ингээ хоёр найзууд хоорондоо ярихлаараа үнэхээр бүх сэдвийг хамж шимж ярьдаг байгаа. Би тэр бол яг ийм. Тийм учраас энэ подкастаа хий гэж бодсон байгаа. Угаасаа бид нар гэдэг чинь ингээл эмэгтэй хүмүүс хоорондоо ярихаараа тийм ингээл 2 цаг ярьснаа. За найзаа дараа тухтай ярих гэж хэлдэг шүү дээ. Ялангуяа чи битээр бүр яг тэгдэгтэй ингээл баг хоолоогоос өгөөд баг ингээл шүрмсөө даттал ярьснаа. За найзаа тэгж байгаа тухтай ярих гэл ингээл тасалдаг. Тэгэхээр мэдээж ингээд эмэгтэйчүүд бидний хувьд ярих хэрэг засрыг байдаг. Тэгээд хизээч сэдв дуустдаггүй, хизээч хов дуустдаггүй. Тэгэхээр ер нь бол та хэдийгээ уйдахгүй л гэж бодож байна. Бас нэлээ удаан ярьж буу халсан байна. Манайд 12:37 болж байна. Танад хэд болж байна? 9:37 болсон байна. Одоо чи тэгээд одоо юу их юм? Подкастаа дуусгаад. Тэгээ одоо би болохоор ер нь бол гэр орноо цавирлээ л гэж бодож байна. Тэгээ би ч бас нэг хөөрхөн нохоод манай нохоо гадаа гарах дуртай учраас нохоогоо салхилуулъя. Тэгэл ер нь бол гэрээхээ талбар юм. Тийм би бас оюутан байгаа. Тийм учраас гэрээхээ талбар хийн гээд тиймэрхүү юм ин. Харин чи одоо баг үнтнэстэй тий. Үгүй найз нь онцгүй. Чи би уусаа амар нормалтай л та. Гэтэ яг уу ер нь нэлээ удаан ярьсан чи ер нь бол жоохон ядарч जैन. Тэгээд одоо унтаж амраад тэгээд бас маргааш өглөө гэрч хүчтэйгээр өгтөндаа. Тэгээд ямар ч байсан найзтайгаа гоё ингээд юуны ч хамаагүй талаар ярилцах тийм ингээд зөндөө олон сэдвүүдийн талаар ингээд чөлөөтэй ярилцах айгүй сонирхолтой гоё байдаг угаасаа. Тэгээд өнөөдрөөс ч гэсэн илүү гоё байлаа. Тэгээд найзтайгаа хамт цагаа өнгөрүүлсэнд баярлалаа. Харин би бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бид хоёрын хувьд бас энэ чинь хамгийн анхны подкаст байгаа. Ер нь бол жоохон бие бариад хэцүү байх болов гэсэн чинь харин ч гайгүй байсан. Яг тэгэхээр бид хоёр яг ингэж ярьдаг. Ер нь бол бүх сэдвийг шимж ярьдаг. Яг байгаагаараа байгаа нь шүү. Тэгээд энэ подкастын нэр нь угаасаа Hey Besties байхгүй. Тэгээд ер нь бол найзуудын подкаст зүгээр л өдөр тутмынхаа амьдралыг тэ найзтайгаа ярьж байгаа тийм подкаст байгаа. Сонсож байгаа хүмүүсээ тэ бид хоёртай бас гоё найзууд болоод коммент тэ бас өөрсдөө гоё бодлоодыг хуваалцаад хамтдаа сайхан найзууд болцгоо гэж хэлмээр байна.
Welcome. Hey besties. Үед би ингээд нэг тийм тархиа амраасан гоё хүмүүсийн хөвгчлээ яриаг ингээд сонссон. Ийм зүйл одоо хүнийг жоохон стрессээс тайлах юм болов уу гэж байг бацаахгүй. Тэгэхгүй ингээд угаасаа л амьдрал тэтгэлгүй чи ажиллах хэвээр чи хөдөлмөрлөх хэвээр чи мундаг байх хэвээр чи лаг байх хэвээр гэж мэдэн штэ. Тэр ингээд битүү ингээд хүмүүс ярьдаг. Гэхдээ одоо бол үнэхээр болсон. Яагаад гэхээр ингээд хүн болгон тэрийг ярьж байна. Гэхдээ одоо зүгээр л тархиа амраамаар байна те ингээд амар үүрэг хариуцлага хүлээхгүй ингээд зүгээр л гоё чийлэрмээр байна те. Тэгэхээр хэрвээ үнэхээр та тийм үнэхээр ингээд жоохон ингээд чийлэрмээр гоё ингээд найзуудтай байгаа юм шиг vibe-ийг мэдрэхийг хүсэх юм бол бас өргөжлүүлэн манаа сувгийг subscribe дараад тэгээд бит хоёртай хамт нэгдэрээ гэж хүсмээр байна. Тэгээд гоё өөртөө санаа бодлыг хэлээд өшөө бас дараа нь юуны талаар гоё ярилцвал гоё юу гэдэг дээр бас хэлээрээ те бас хаанаас үзэж байгаа бичээрээ цагаа бичээрээ тэгээд гоё ингээд амьд харилцаатай явцгаая. Тэгээд 7 хоног болгон та нартайгаа гоё уулзгалнаа. Дараагийн подкаст хүртэл түр баяртай. Баяртай. Би сайхан амрыг. Чи өдрийг сайхан өнгөрүүлээрэй.